Оройн нэргийн үзэгчдээ Дархан хотоо хөгжүүлэн ярилцлагын нэвтрүүлгийг эхэлж байна. За энэ удаад би Дархан сумын засаг дарга аз жаргалтай харилцах болно. Танд оройн мэндийг хүргэе. За оройн мэнд хүргэе. За тэгэхээр Дархан сумын хэмжээнд энэ онд хичнээн ажил хийгдэв тийм ээ. Ажлуудын үр дүн ямар харагдаж байна? Юуны төрөнд энэ орой цэцэрлэх цаар дамжуулж нийт дарханчуудад энэ оройн мэндийг хүргэе. За 2014 он дарханчууд Дархан сумын хэмжээнд бол бүтээлч ажлууд өрнөсөн юм сайхан он болж өнгөрлөө. Дархан сумын иргэдийн хурлаар засаг дарга түүний хамгийн газарт чиг үүрэг хөрөнгөнд баталж өгсөн. За энэ ажлын дагуу бид нар нийтдээ 19 ажлыг 2.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн байж байгаа. За энэ ажлуудаас бол улс орны эдийн засгийн байдалтай холбогдуулж тодтгол хийсний улмаас бол 18 ажлыг гүйцэтгэхээр болсон. За энэ 18 ажил бол бүрэн эхлүүлж өнөөдрийн байдлаар бол нийт ажил маань бас 90 орчим хувьтай явж байна. Ямар ч гэсэн 18 ажил маань бүгдөө үр дүнгээ өгсөн, иргэдийн өмнө толгомцсон асуудлыг шийдвэрлэхийн төлөө хийгдсэн юм ажлууд болсон гэдэг дээр бид нар итгэлд өгсөн байна. Ялангуяа тэр дундаа гэр ороолын иргэдэд зориулсан гэр ороолын нөхцөлийг сайжруулсан шорон зам, авто болон явган үний гүүр, за гэрэлтүүлгийн ажлууд бол энэ онд хийгдэж байгаа. За хэдийгээр энэ бүх ажлууд маань хийгдсэн боловч тодорхой зарим ажлууд маань бол гүйцэд хийгдэж чадахгүй байгаа. Энэ бол улс орны эдийн засгийн байдалтай холбогдуулж хөрөнгө нь бүрэн шийдэгдэж энэ жилийн яг хуваарьт төсөвт хөрөнгө нь гүйцэд ирээгүйгээс болж зарим ажлууд бас саадж байгаа юм ажлууд бий. За энэ ажлуудыг бол бид нар ямар ч гэсэн компаниудад гэрээ ээж ажлын эхлүүлсэн учраас гүйцэтгүүлэхээр бол хамтран ярилцаж тохиролцож явж байгаа гэдгийг бас иргэдэд хэлхийг хүсэж байна. Ялангуяа энд бол манай гэр ороолын гэрэлтүүлгийн ажлууд бас явж байгаа, энийг бас дурдахыг хүсэж байна. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн ажлаас өнөөдрийн байдлаар манай дээр 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу явж байгаа ийм дүн мэдээ байгаа. Тэгэхээр энэ болгоныг бол бид нар аль болохоор орон нутагтаа ашигтай, иргэдэд ашигтай хэлбэрээр зохицуулах үүднээс бол бүх компаниудтайгаа гэрээ байгуулж, ажлаа оруулж, за энэ улс орны эдийн засгийн байдлаас болсон энэ нөхцөл байдлыг дараа ондоо шилжүүлэх хөрөнгөөр шийдэх замаар асуудалд хандаж бүх ажлуудаа хийсэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Өнгөрсөн онд нөгөө багийн иргэдийн нутгаас гарсан эрэмблэгдсэн ажлууд маань яг хийгдэж гүйцэв. Ерөөсөө энэ нэг зүйлийг бас иргэдэд анхааруулж ойлгуулж хэлхийг би хүсэж байна. Энэ 2013 оноос эхэлж бол багийн иргэдийн нийтийн хурлаас гарсан саналыг үндэслэж ажлууд хийдэг болж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн иргэдээс гарсан санал, иргэдээс гарсан ажил маань шууд ажил болно гэж ойлгож болохгүй. Иргэдээс гарч байгаа саналыг багийн иргэдийн нийтийн хурл эренбэлж сумын хамгийн газарт хүргүүлэх ёстой. Сумын хамгийн газар ач холбогдлоор нь сум орны сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулж эренбийг тогтоох ёстой. Энэ эренбийг тогтоосны дараа тодорхой хэмжээний зураг төсвийн бэлэн болгуулж сумын иргэдийн хурлын хуралдаанаар оруулж эцсийн байдлаар шийддэг юм учиртай. Сумын иргэдийн хурлын хуралдаанаар оруулж яг аль ажил нь өнөөдөр Дархан сумын хэмжээнд тулгамдж байгаа юм бэ гэдгийг эсэлэн шийдвэрлэж хөрөнгө болон тухайн хийгдэх ажлуудыг зааж өгснөөр сумын засаг даргын хамгийн газар энэ ажлуудыг зохион байгуулж хийдгээ гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр бол ялангуяа манай Дархан сумын хувьд бол 18 багтай учраас тухайн жилд нэг баг дээр 2 ажил байхад нэг баг дээр нэг ажил ч юм уу ийм харилцсан яг жигд биш байдал харагддаг. Энэ хөрөнгө хуваарлалт маань өөрөө яг хууль зааснараа дөрвөн үндслээр хуваарлагддаг учраас манай Дархан суманд харьцангуй нөгөө сумдаа бол яг хүн амаар нь бодох юм бол их харьцангуй бага хуваарлагддаг гэж бид хэлдэг. Энийг байнга хурлууд дээр бас хэлдэг. Тухайлбал манай дээр нийт аймгийн хэмжээний 80 хүн амын 86% нь орсон суудаг боловч бид нар 2.8 тэрбум төгрөг, 2.7 тэрбум төгрөгийг өнгөрсөн 2 жилд хэрэгжүүлж ирсэн. Гэтэл хонгор бол чинь 4-5 мянган үнэтэй. За энэ жилийн статистик дагуу 6 мянгатай болж байгаа шүү. Манай багийн нэг багтай л гэсэн үг. Гэтэл тэнд бол тэрбум төгрөгийн ажил хийгдэж байгаа жишээтэй. Энэ нөгөө түрүүний миний хэлдэг дөрвөн үзүүлэлт хүн ам, эдийн засаг, газар нутгийн хэмжээгээр хуваарлагддаг учраас манай багуудаар бас тэр болгон иргэдээс гарчсан бүх ажлуудад ажил хэрэг бас болж чадахгүй байгаа гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Гэсэн хэдий ч аймгийн засаг дарга түүний хамгийн газартаа бид нар бол нэг зүйл дээр хатуу тохирж байгаа. Энэ юу гэхээр аймгийн хэмжээний бодлогын томоохон ажлууд бол аймаг дээр авч хийя. Тухайлбал энэ замын гэрэлтүүлэг, төв замын засвар үйлчилгээ, за энэ ажлуудаа бол аймаг нь бодлогоор дэмжиж явъя. Дээдлийн хөрөнгө оруулалт бол Дархан сумдаа хийя гэж барьж байгаа. За энэ бодлогын хүрээнд ч гэсэн өнгөрсөн онд бол нийт аймгийн хөрөнгө оруулалт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын 90-95% нь бол яг зөвхөн Дархан суманд хийгдсэн багчаатай. Маш олон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн, зам засварын ажлууд, энэ уул зур төсөл гэдэг энэ болгон ажлыг бол Дархан сумын иргэдэд зориулж аймгийн хөрөнгөөр хийж байгаа юм ажил. За нөгөө талд нь бол Дархан сум маань яг
багийн иргэдийн өмнө тулгамж байгаа тэр асуудлуудаа шийдвэрлэхээр хөрөнгөө тусгая гэж. Тухайлбал тэр яг орон сууцны иргэдийн инженерийн шугамжуулалтыг зассан. Инженерийн шугамжуулалтын өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй. Тэгэхээр өнөөдөр энэ маань яг иргэдэд шууд нүдэнд харагдахгүй байгаа боловч магадгүй тэр айлын тэр орон сууцнд байгаа иргэдийн дараагийн 10 20 жилийн одоо амьдрах юм баталгаа болж өгж байгаагаар бол их давуу талтай гэж ойлгож байгаа. За гэр хороолт одоо дөрөвний миний хэлдэг сайжруулсан шорон зам, явган үнийг гүүр гих мэтлэн за орон сууцны орол дотор энэ хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай гэдэг энэ бүх ажлуудыг бол энэ Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийя гэдгээр аймагтайгаа бид нар харилцан тохиролцож энэ бодлогын өрөөнд өнгөрсөн 2 жил ажил маань явагдсан. За өшөө нэг чухал ажил бол аймгийн засаг даргаас төвшүүлж байгаа нэг том ажил бол жишг хороол хөтөлбөрийг бид нар хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын үр дүнд бол нүдээ олсон олон одоо чухал ажлыг аймаг сум хамтарч хөрөнгөөрөө шийдвэрлсэн. За энийг бол одоо дэлгэрэнгүй танилцуулаад яг иргэдэртэй дөрвөө юу хийсэн байна, юу нь болсон байна, болоогүй байна гэдгийг одоо харж байгаа учраас энэ бүх ажлыг бол аймаг сумын засаг дарга нар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг уялдуулж зохион байгуулж байгаа гэдгийг одоо хэлхийг хүсэж байна. Хийж байгаа ажлуудын чанар дээр та бүхэн хэрхэн хяналт тавьж ажиллаж байна? Тэгээ ерөөсөө энэ хийж байгаа ажил дээр энэ жилээс өнгөрсөн оноос эхлээд Дархан аймагт барилга захиалагч алба шинээр алба бий болсон. За энэ алба яадаг алба гэхээр бид нар хөрөнгөөрөө ажиллаа хийлгэхдээ тодорхой хэмжээний хөрөнгийг одоо тэднэрт ажлынхын хөлсийг өгөөд манай энэ ажлыг яг энэ зураг төсвийн дагуу гүйцэтгэж гин үгүй юу гэдэг дээр мэрэгжлийн зүгээс хяналт тавьж өгөөч. Бид нар өөрсдөө одоо ажиллаа захиалчаад юу гэдэг нь доржид нэг сагсны шийд хийгээд гэдэг одоо захиалга өгчөд очоод эн чинь ч буруу байна, тэр чинь зөв байна гэдэг зүйлийг бид нар зөвхөн өнгөц харж бол хэлнэ. Гэтэл бол яг мэрэгжлийн байгууллага бол тэр яг стандарт нормын дагуу хийж үгүй юу гэдэг дээр нь бол хяналт тавьдаг. Тэгэхээр энд бол хяналт тавьдаг бүрэн эрхт байгууллага байгаа гэж ойлгож болно. Дээр нь бол энэ ажлуудыг хүлээж авахдаа бол захиалагч тал, за мөн аймаг барилга захиалагч алба гэсэн ийм байгууллагууд хамтарч тэгээд тухайн баг дээр хөрөнгө оруулалт хийж байгаа бол тухайн багийн засаг захиргааг оролцуулж хүлээж авч ажиллаж байгаа. За хөрөнгө оруулалтын чанар гэдээ ярихад бол ялангуяа энэ хүүхдийн тоглоомын талбаанууд дээр бол иргэдийн ухамсаргүй байдлаас болж маш их одоо сүйдэлж байгаа ийм асуудлууд гарч байгаа. Энэ нь бол өөрөө ерөөсөө л манай иргэдтэй холбоотой асуудал байна. Тухайлбал одоо энэ жил бид нар өнгөт хороололд бидний мэддэг одоо 21-р хороолол өнгөт хороолол гэж ярьдаг. Энд явган үний зам талбай хийгээд хажууд нь сүйдрэмж хийхэд сарын дараа одоо иргэдэн уцтаад энэ сүйдрэмжийг аваач гэж. Яагаад гэхээр тэнд одоо хүмүүс суугаад архитар суугаад байна. Амгалан байдал алдаглуулаад байна гэж. Тэр бид нар болохоор аль болохоор тогтохтой Дархан хотынхоо бас хөгжилд нийцүүлж олон улсын стандартад нийцүүлсэн явган үний зам нь гэрэлтэйг хажуудаа нэг амраа суух талбайтайгаа ийм байдлаар төлөвлөж зохион байгуулж хийж байгаа. Гэтэл одоо иргэдийн үнэхээр бас энэ ухамсаргүй байдал маань өөрөө одоо бидний хийж байгаа зүйлийг муу харагдуулах өөр нөгөө талаараа үр дүнгүй харагдуулж байгаа мэт болж байгаа. Тэгээд олон хүний санал мэдээж янз янзын бодолтой байгаа. Гэхдээ бид нар бол Дархан хот өөрөө загвар хот болно гэж төлөвлөж байгаа, бодож байгаа. Загвар хот болох нь зөвхөн материалын талаасаа биш, иргэн өөрөө загварлаг Монгол улстай дархны иргэн гэдгээр бахархсан тийм ухамсартай иргэд байх ёстой гэдэг бодол байгаа. Энэ бодлын хүрээнд бол бид нар бас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Та дөрөв хэлсэн гэр хорооллын иргэд рүү нэлээдгүй хандсан ажлуудыг хийж байна гэж тийм ээ. За худаг усны асуудал, гэрэл гэрэлтүүлгийн асуудал, хүүхдийн тоглоом чөлөө цагаан өнгөрөх талбайны асуудал гэдэг сүүлийн жилүүдэд баггүй хийгдэж байна. Гэхдээ зарим нэг багууд дээр очиход энэ маань юу гэдгийг яг тохирсон газараа баригдаагүй ч юм тоглоомын талбайд тухайд гэхэд худгаач гэсэндээ зохистой газараа байрлуулаагүй ч гэдэг юм нэгдүгээр баг дээр очиход гэхэд энэ мэтчлэн ярьж ийн л да энэ тал дээр та тайлбарыг. Ерөөсөө ямар газар юу хийх вэ гэдэг шийдлийг бол бид нар гаргахгүй байна. Энэ бол тухайн багийн иргэдийн нийтийн хурал засаг даргаас гаргаж байгаа санал. Тухайлбал одоо та 2013 онд тэр нэгдүгээр үеийн худгийг ярьж байгаа шүү. Бид нар бол газар дээр нь 2 ч удаа комисс ажиллаж үзчихсэн. Би өөрөө явжсэн. Тэгээ тэнд бол яг тухайн үед нь бол аль хэсгийн иргэдтэй таарсан хаана байршин байж болох вэ гэдгийг явж үзэж байгаа л хамгийн боломжтой нөхцөлийг сонгож байгаа юм тэр. Гэтэл цаашаа нэг 2 алхмын цаанд байрлуулчих яага болоогүй ингээл одоо иргэд зүгээр хөндлөнгөөс харуул олон сүмжил хэлж болно. Гэтэл тэр нь яг өндөр хүчлийн нөгөө бүсэд хамааралтай. Тийм учраас техникийн нөхцөл олохгүй байх жишээтэй. Ерөөсөө нэг ажил хийнэ гэдэг нь нэг ажлыг
хийхин тулд нэг одоо жижигхэн одоо нэг хотгийн барилга барихын тулд дор хаяж 5-аас одоо 10 байгууллагаас техникийн нөхцөл зөвшөөрөл гаргуулдаг. Тэр болгонд нь таарч нь таарахгүй байна гэдгийг тааруулж иж одоо эцсийн боломжит хөлбөрийг сонгодгоо гэдгийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. Тэрнээс зүгээр нэг нөхөр дураараа явж хагаад энд барьчихъя гэж одоо шийдэж сонгодгоо гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тэгээ ерөөсөө нэг зүйлийг дахиж хэлэх гэдэг нь тухайн багийн иргэдийн нийтийн хурал, тухайн багийн сонгогдсон аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгч нар манай багийн яг энд нь ийм зүйл байх юмаа гэдэг шийдлээ өөрсдөө гаргаж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Хийж байгаа ажлууд за энэ жил бол бас ахын суманд өргөө баг төрлөө дээ. Жишээ оруулалт төсөл хэрэгжиж байна. 4-р баг өргөө баг, 2 баг байгаа. Хэрэгжээ дууссан уу? Ажил юу дууссан байгаа. Ажил дуусаж хүлээгээд авцсан. Усын гомс бүх ажлуудаа хүлээж авсан. За тодорхой хэмжээний хийгдээгүй ажлуудын бас тухайн компаниуд нь үүрэг даалгавар нөгөөд миний санаж байгаагаар 10 хамгийн өмнө бас комиссн дахиж ажиллаж хүлээж авсан. Тэгээ энэ бүх ажлууд бол хийгдэж дууссан. Цаашдаа жишээ хэрэгжих үү? 2015 онд бид нэр жишг оруулалтыг хийтэй орол руу оруулахаар төлөвлөж байгаа. Энэ маань одоо аймаг сумын иргэдийн хурлаанаар оруулж эцсийн шийдвэр нь гаргах учраас одооний төлөвлөж байгаа бол бид нар 9 дугаар багаас айл нэг бага оруулах, болж игэл хоёулыг нь оруулах гэж ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Энэ бол гэхдээ аймгийн иргэдийн хурлын хуралдаан, сумын хуралдаанаар шийдвэрлэгдэж хийгдэнэ. Энэ төслийн маань алсын хараа бол би ойлгохдоо явсараа гал тэгээд дархан мань өөрөө жишг хот болох л алсын хараа байгаад тах шиг байна. Тий, одоо ерөөсө бидний 2012 онд төвшүүлсэн мөрийн хөтөлбөр зорилт засаг дарга аймаг сумын засаг дарга нарын зорилт бол ерөөсөө энэ орон сууцнд байгаа иргэдийн өмнө тулгамдаад байгаа хэдхэн зүйл байгаа. Нэгдүгээрт нь орон сууцны иргэдийн инженерийн шугамжуулж байгаа асуудал байгаа. Хоёрт нь хүүхдийн гараа тоглуулчих тоглоомын сүйдрвч эхчүүдийн хүүхдээ салхилуулж талбай байхгүй байгаа. Гуравт бол ерөөсөө авцгасаалын асуудал байна. Одоо хүүхдийн тоглоомын талбай дээр машин гараа зогсцсон тэр хүүхдэд тоглуулах боломжгүй ногоон байгууламж байхгүй. Тэр энийг цогцоор шийдэх ганцхан боломж бол жишг хороол гэдэг хөтөлбөрөөр энэ төслөөр тоглоомын талбай нь яг хаана авах юм, авцгасаал нь хаана авах юм. Ингэж жишг бүрэн цогц хэлбэрээр шийдэх ийм зорилготой бол энэ жишг хороол гэдэг төсөл хөтөлбөр маань өөрөө хэрэгжиж явж байгаа. Үр дүнгээ ч бас өгсөн гэж одоо бид нар бас ховдоо ойлгож бодож явж байгаа. Иргэд ч бас энэ дээр их талархалтай байгаа. Гэхдээ мэдээж бид нар хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй одоо хэрэгцээг хангах гэж одоо явж байгаа учраас бас тэр болгон бүх одоо иргэдээс гарсан саналуудыг бүрэн гүйцэд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдэг зүйлийг бас хэлхийг хүсэж байна. Төслийн хүрээнд сая та ярьлаа авч зогсоолыг бий болгож өгсөн гэж ярьж байна. Орон сууц болгоны гадна талд гисэдэ боловч иргэдийн нөгөө ухамсар бас байгаа л юм. Явгууны зам талбай дээр машина тавьдаг тий хүүхдийн тоглоомын талбай дээр гаргаад тавьчихдаг. Энийг одоо яах вэ? Одоо тэгэл шашаатантал иргэдч хяналтаа тавина, төрийн байгууллагын зүгээс ч бид нар хяналтаа тавина. Одоо бол бид нар авч зогсоолоо бий болгоо гаргацсан үед иргэд харин тэрийг зөрчиж байвал бид нар хууль хяналтын байгууллагад хандж байгаа. Би ганцхан жишээ хэлхийг хүсэж байна. Дархан сумын одоо 10 дугаар багийн 5-4 дугаар байрны гадна талд одоо бид нар өнгөрсөн 2013 онд 45 сая төгрөгөөр авч зогсоол иж бүр авч зогсоол хийсэн. Тэнд бол нэг 30-40 машины авч зогсоол хороолын төвчг замтаан зассан байж. Тэгээ энэ бол тэр байрны тэр нэг орсон суугчдын хэмжээнд бол авцсан машина тавих бүрэн болцоог нь хангаж байгаа. Гэтэл иргэд бордур давуулаад нөгөө яг хилээд байгаа явган хүний зам дээр гаргаад машина тавьчихдаг ийм тохиолдлууд өнгөрсөн хугацаанд гарсан. За би өөрөө тэнд амьдарч тэгэхээр 3 удаа би яг тэр байгаа бодит байдлыг бол зургийг аваад цагдаагийн газар руу өгч тодорхой хэмжээнийх нь арга хэмжээг нь авсан. Өнөөдөр бол тэнд тийм үйл явдал дахиж давтагдаагүй. Тэгэхээр энэ бол өөрөө аль аль талаас хяналт шаардлага нь өөрөө байх ёстой гэдэг зүйлийг би зөрөө зохон дамжиж хэлмээр байгаа. За үнэхээр одоо зогсоолгүй газар бид нар өөрсдөө төрийн зүгээс зогсоолоо хийж өгөөгүй гэж зогсоолгүй газар одоо иргэд машина тавьсан байхад одоо шаардлага тавих үнэхээр бас хэцүү байгаа. За гэтэл одоо жишээ нь өнгөрсөн жилийн хийгдсэн жишг орол үнэхээр харамсмар зүйлүүд бас их байгаад байгаа. Нэгдүгээр байр шинэ ороолын нэгдүгээр байр 19 дэх сургууль хоёрын хооронд тавьсан явгууны зам одоо өнөөдөр машины зам болоод хувирсан байх чинь. Ерөөсөө машин явдаг зам шиг. Тэгээ энэ дээр тэр сургуулийн удирдлага яагаад анхаарал хандуулахгүй байна? Баг нөгөө иргэдийн нийтийн хурал яагаад анхаарал хандуулахгүй байна? Би энэ дээр бол бас багийн иргэдийн нийтийн хурал засаг даргад тодорхой хэмжээний үүрэг өгсөн. Та нар тэндээ хашлага хийх юм эсвэл тэнд явж байгаа машинуудад шаардлага тавьж одоо холбогдох хуулийн хэлтийн байгууллагад хандаа гэдэг ийм шаардлагыг хөрвүүлж ажиллаж байгаа. Тэр энийг бол ерөөсөө иргэн нөгөө талаас төрийн байгууллага хамтарч л одоо шаардлага тавьж ажил иргэдийн ухамсарт хүрэх ёстой гэсэн ойлголттой байна да. Яг энэтэй холбоотой асуух сургууль цэцэрлэгүүдийн орон сууцны урд дахь талбайнууд бол машин зогсоход ерөнхийдөө харьцангуй бас боломжтой болчихлоо. Сургууль цэцэрлэгийн урдууд бас тиймч төдийлөнд хангалттай биш үлээ. Аль ч сургуулийн аль цэцэрлэгийн өмнө авах зогсоол бол төдийлөн харагдахгүй байна. Энэ л дээр ямар шийдэл байгаа бол та юу гэж харж байна? Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуул хөрөнгө оруулалтын ажлууд яг хуулиараа нэг хоригдсон залтууд нь
яг энэ сургууль цэцэрлэг хөрөнгө оруулалт хийх боломжгүй болоход хаачдаг. Тухайлбал одоо яг таны хэлдэг тэр сургууль цэцэрлэгийн бие тамирын талбай гэдэг юм эсвэл тэр авч зогсоолыг хийх биднэрт хөрөнгө нөөц нь байгаа боловч хуулиар ингээ хоригдчод хаачдаг. Тэгэхээр магадгүй мэдээж энэ хууль маш сайн хууль гарсан. Өмнөх иргэдийн 2008-аас 2012 онд байсан улсын хурал маш сайн хуулийг гаргасан. Энэ бол орон нутгийн тодорхой хэмжээний эрх мэдлийг шилжүүлсэн. Өнөөдөр энэ нь бас яг амьдрал дээр тодорхой хэмжээний зарим нэг зүйл заалт нь бас болохгүй байна гэдэг зүйл харагдаж байгаа. Энийг бол бид нар бас одоо хуралдаан болгон дээр бас хэлж байгаа. Ялангуяа одоо Улаанбаатар хотод болж байгаа хурал семинаруудад бол байнга хэлж байгаа. Тэр энэ маань одоо улам илүү сайжраад боловсронгуй болохоор мэдээж магадгүй дараагийн он жилүүдэд 16 17 онуудад хөрөнгө оруулалтууд хийгдвэл мэдээж энэ төрийн байгууллагууд ялангуяа энэ сургууль цэцэрлэгийн тогтчлолт гадна талбай за тэгээд таны саний хэлдэг энэ авч зогсоолын энэ асуудлуудыг бүрэн шийдэх боломж гарах байхаа гэж бодож байна. Би сая та хэлсэн эрх жилийн жишг орол гэдээ ярьсан тийм. Гэтэл одоо энэ 9 дугаар өгийг яагаад бас бид нар онцлоод байна гэхээр нэг сар үеиг 9 дугаар өг дээр бол жишээ нь Дархан хотын хамгийн том одоо зохицлбор сургууль байна. Тэрний урд одоо ямар ч одоо машины зогсоол талбай 2 машин зүрх талбайгүй. Тий, гэтэл тэнд бол жил болгон одоо конкурс болдог. Тэгээ 2013 онд бид нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тэнд авч зогсоолыг нь хийж өгсөн. Гэтэл зам нь одоо эргээд эвдэрсэн байх жишээтэй. Тэгвэл энийг одоо энэ жишг оруулах хөтөлбөрийн хүрээнд 2 машины урсгалтай авч зогсоол нь бүрэн шийдэгдсэн ийм одоо орчин болох шаардлагатай гэдэг зүйлийг бас бид нар ярилцж байгаа. Энэ өөрөө тэр одоо Дархан хотын хамгийн том зохицлбор сургууль тэгээд тэр дундаа нөгөө бага сургууль нь байдаг учраас бага насны хүмүүс маш ихээр байдаг. Энд аваар усалд ус өртөх юм магадaltaй юм томоохон газар байгаа. Тэгэхээр энэ асуудлууд бол эх хон шийдэгдэнэ ухаа гэж одоо бодож байна да. Дархан сумаас хийж байгаа хэрэгжүүлж байгаа ажлуудаас ажиглаж байхад нэлээд олон ажлуудыг хувийн компанитай бас харилцсан зөвшөөрлөсний үндсээр хийж байгаа гэж чинь энэ ажлуудыг та тодруулаач энэ санаачлал ханаас гарав те. Тэгэхээр ерөөсөө бид нар зөвхөн төр мөнгө өгвөл бид нар хийнэ гэдэг зарчмаар ажил бас боломгүй байгаа. Яг одоо өнөөдөр энэ нэвтрүүлэгч гэсэн Дархан хотын хөгжилд магадгүй одоо аз жаргалын оролцоо юу байгаа. Магадгүй Дархан сумын оролцоо юу байгаа гэхээр бид нар зөвхөн төрөөс өгсөн 2.8 тэрбум төгрөгөөр бид нар ийм мэжлээ. Бидэрт нөгөө нөөц нь хязгаарлагдмал байна гэд яриа суугаад аж бас боломгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр Дархан хотод боломж нь юу вэ гэхээр гадны болон дотоодын хөрөнгө оруулалтад маш олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ гэтэл орон нутагтаа ямар ч хамааралгүй байгаад. Үйлдвэрийн өрөөнд одоо байгаа маш олон сүүлийн үед баригдсан барилга байгууламж томоохон үйлдвэрүүд бол дандаа Улаанбаатар хотын компаниуд ирээд одоо суурьшаад тэндээ татвар юугаа өгдөг байх шээ. Ерөөсө Дархан хотод зөвхөн ашигтай боломж нөхцөлийг нь л ашиглаад байгаа болохоос биш Дарханд одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажил хийхгүй байна гэдэг ийм зүйлийг бид нар олж харж ялангуяа тэр компаниудын удирдлагуудтай гэхдээ нөгөө төрийн зүгээс нэг дарамт үзүүлээд та нарыг ингэхгүй бол үйл ажиллагааг явуулахгүй гэдэг байдлаар биш харилцсан одоо ярилцаж тохиролцож манай орон нутагт та нар ийм нийгэм тустай үйл ажиллагаанууд хийгээч гэдэг ийм саналуудыг тавьж ажиллаж байгаа. Энэ маань ч одоо тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн. Тухайлбал одоо энэ жил бид нар Дархан хотод энэ үнсэн далан хийж байгаа Улаанбаатар хотын Хотгор замгийн компанид хүсэл тавиад танаа телевиз надад яг хандчихсан 8 дуурайгийн дэвшил рүү ордог одоо энэ зам үнэхээр хүндрэлтэй юм зам байна гэд энд бол 300 м замыг одоо сайжруулсан шорон зам болгосон байх жишээтэй. Сайжруулсан шорон зам болгоно гэдэг бол дараа нь асфальт юм уу бетон зам болохын суурь юм байна. Тэгэхээр энийг бол сайжруулсан замыг бол заавал жил болгон арчилдаг бас юм шаардлагатай юм зам байдаг. Тэгээ энэ замыг бол бид нар төрөөс ямар ч хөрөнгө гаргахгүйгээр тухайн компани гаргасан тооцоогоор бол 35-40 сая төгрөгийн ажил хийлгдсэн байх жишээтэй. За дараа нь сая бид нар энэ аймаг сумын засаг дарганаар үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж явж байхад багуудаас гаргасан санал за 15 дугаар баг дээр явж байхад 15 дугаар багийн иргэд та наана хурлаа хийх биш яг бидний гудамжинд ирээд бидний байгаа байдлаа танилцаач гэдэг хүсэлтийг тавьсан бодол байдал дээр. Тэгээ бид нар бол яг тэр хавтатын 10 дугаар хэсэг 9 дугаар хэсэг дээр очиж үзсэн. Тэр өдөр одоо бороо застаач бас байсан. Тэгээ үнэхээр их одоо тэнд хүн явах үед машин өөрөө явж боломгүй тийм шавар шавхаа болчихтой юм зам байсан. Тэгээ бидний энэ асуудлыг та шийдэж өгөөч. Тэнд хурал хийгээд юмаа тайлгнах яг бид нар өнөөдөр таны энэ асуудлыг шийдэж бол одоо бас нэг хурлын чинь үр дүн юмаа гэдэг шаардлагыг тавьсан бид нарт. Тэгээ бид нар бол Дархан хотод бас HMG гэдэг төмрийн өдөр боловсруулах Хятадын 100% хөрөнгө оруулалтын компани байсан. Энэ компани удирдлагуудад санал тавьж энэ замыг бас 300 м замыг засуулсан байж байгаа. За харамсалтай нь өнөөдөр бол яг бүрэн гүйцэд бас засагдсангүй гэдэг зүйлийг иргэдмэн хэлж байгаа. Тэгэхээр хавар болтол бас харъя. Хавраас одоо үнэхээр тэр зам манаас шаардлага хангах бол бид дахин шаардлага тавьж тэр замыг одоо ямар ч гэсэн нэг талаас нэг нь гуйс нөгөө талаас нэг нь хийсэн энэ нүрнүүдээ бол тахалж тэрийг бол иргэд зорчих машин зорчих одоо юм боломжийн авцсан болгож өгнө гэдэг зүйл дээр
хатуу зогсож байгаа. За дээр нь саяхан одоо хамгийн сүүлд бол манай энэ Дархан хотод үйл ажиллагаа явуулж байгаа Өсхөрөм гэх компани байна. Энэ Өсхөрөм компанийн бол одоо манай бидний саналыг авч за 8 дугаагийн одоо наран толгойд бас нэг 400 м замыг үнэхээр хэцүү байсан, үерийн гуу жалга байсан энэ замыг одоо тэгшилж, янзалж, эндүүдж одоо сайжруулсан зам болгож гисэн. За энэ ажил бол өөрөө зөвхөн машинаар нь бодоход 200 машин шороо орж байгаа. Гэтэл энэ бүх хөрөнгийг бол орон нутгийн компани өөрөө дагаад хийж байна гэдэг бол бидний ажилд иргэдийн одоо ая тухтай амьдрах орчинд одоо хов нэмрээ оруулж байна гэсэн ийм үг. За удахгүй бас энэ компани маань одоо хавтатын 1.5 км замыг сайжруулахаар ажиллаж байгаа. За энэ ажил бол ирэх хавар дуусна. Тэр энэ бүх ажилд бол төрөөс ямар ч хөрөнгө гарахгүйгээр зөвхөн зохион байгуулалтыг хийж компани удирдлагууд одоо санал тавьснаар хамтран ажиллагаа маань үр дүнгээ өгж байгаа юм аа. За гих жишээний ажлуудыг ярил бас маш олон ажил ярина. 5-4 уртлын зам гэдэг. Тий, 5-4-ийн тэр явгууны зам энийг бол одоо жишээ нь манай энэ жил захирагчийн албаныхан маань маш сайхан зохион байгуул гаргаж агаад хөдөлмөрийн хилцсэн өдрийн цалингаар иргэдийг ажилуулад компаниудаа урьж агаад гэрэлтүүлэх сүйдрвч хийлгэсэн байх жишээтэй. За одоо ингээл манайх одоо энэ Дархан хотод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа компаниудыг бас тодорхой хэмжээгээр гэрэлтүүлэх хийж байгаа компани дээр нь манай энэ төчөд 3 гэрэл тавиад өгөөч гэдэг ч юм уу. Ийм одоо гуйлгийн чанартай. Гэхдээ нөгөө эцсийн үр дүн бол иргэдийн сайн сайхан амьдрах энэ бололцоог хангахын төлөө маш олон ажлууд хийгдэж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Томоохон ажлаас нь ярихад зөвхөн замтай холбоотой ажлуудыг ярьлаа бисаа. Яг тэгэхээр хамгийн хөрөнгө шаарддаг энэ ажил бол замын ажил байгаа маа. Аж ахуйн хөгжүүлэг хэр хүлээж авах саналыг одоо бол нэг үеэд бол бас иргэд маань аж ахуйн хөгжим байгууллагууд маань бол их бас ухамсартай болж ялангуяа тийм нийгмийн хариуцлага гэдэг бид нар санал тавиаг байхад өөрсдөө ч саналаараа ирдэг аж ахуйн хөгжим байгууллагууд байна. Бид нар одоо нийгмийн эмзэг бүлгийн ийм усуудад ингэж тусламаар байна. Та нар холбоод өгөөч гэсэн ийм одоо санаачлагтай эсвэл бид нар гадна талаа ингэж өгчүүлээд өгье. Бид нар энэ жил Дархан сумын 20 жилийн өв болсон л доо. 20 жилийн өрөөнд бид нар баяр цуглаан хурал зөвлөгөө хийхээс илүүтэй ерөөсөө багууд дээр нь төвчлөлтэй ажлыг санаачилж хийгээч гэдэг уриалгыг багаараа дамжуулж гаргасан. За энэ дээр бол бас идэвхтэй оролцсон аж ахуйн хөгжим байгууллагууд байгааг би бас зохон дурдж хэлмээр байна. Ерөөсөө Дархан хотод явж байгаа бүх аж ахуйн хөгжим байгууллага, төрийн байгууллагч бай, хувийн хвшилч бай, гаднах талбай орчноо өөр өөрсдийнхөө хэмжээний орчноо тэр тодорхой хэмжээнд тавьсан стандарт шаардлагын дагуу төгсгүүлчих юм бол Дархан хот өөрөө өнгөлөг цэцгэлсэн сайхан жишг хот болох одоо энэ үндс нь өөрөө эндээс бүрдэх юм а гэж одоо би ойлгодог. Аж ахуйн хөгжим байгууллагуудаас хандж хэлэхэд өөрсдийнхөө хариуцж байгаа 50 м талбайгаа хийж бүрэн төгсгүүлэх энэ ажлыг бас өвлж байна уу, зунж байна уу хийх бүрэн боломж одоо байгаа гэдэг үсгийг хэлхийг хүсэж байна. Хувийн хвшлийн компаниудын хөрөнгөөр хийгдсэн эдгээр ажлуудад одоо иргэдийн зүгээс жишээ нь миний зүгээс тийм ээ чанар ярих ирэх байна уу? Чанар ярьж болох уу? Болгүй яг юм мэдээж би түрүү хэлсэн шүү дээ. Нэг талаасаа нэг нь гуйсан, нөгөө талаас нь нөгөөх нь гуйлгыг гүйцэтгэж хийж байгаа гэж зүгээр нэг ондоо сондоо юм хийгээ хаяа явчих бас боломгүй. Гэхдээ манай иргэдэд бас нэг зүйл байгаа. Тухайлбал одоо жишээ нь 15 дугааргийн түрүүний дээр замыг ярихад та нэг бидэрт машины бензин гаргаад өгч эсвэл машин гаргаад өгөөд энд байгаа шороог бид нар өөрсдөө тэгшлэгсэн юм а гэдэг яриа жишээ анх эхэлсэн байх ч тийм. Гэтэл өнөөдөр бид нар тэрийн юу тэр зүгээр байсан шороог тэгшлэх өшөө улам илүү одоо боломжийн хэмжээний сайжруулсан байхад дахиад илүү одоо шаардлага тавьж байгаа. Тэгэхээр энэ одоо аргагүй л да. Ер нь бол иргэдийн зүгээс шаардлага тавих нь зөв. Иргэдэд юм л зориулж хийж байгаа бол тэр аль болох л одоо боломжийн төвшөнд юм хийх гүйцэтгэх ийм л шаардлагатай л гэж ойлгож байна да. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх гэсэн за жижигдүүл бизнесээ хөгжүүлэх гэсэн иргэдийн бас нэг эрэлт хэрэгцээ байдаг зүйл бол сум хөгжүүлэх сангийн зээл байгаа. Тэгэхээр энэ зээл хэрхэн олгогдов? Иргэдэд хэр хүртээмжтэй байв аж ахуйн хөгжүүлэлт тийм ээ. 2014 оны хувьд бол яг улсын төсвөөс хуваарлах ёстой 265 сая төгрөг олгодоогүй. За бид нар бол өмнөх оны иргэн төлөлт, зээлийн иргэн төлөлтөөр төсөл сонгогдуулах ажлуудад зохион байгуулж одоо амжилттай дууссан. За ингээд өнөөдрийн байдлаар бол тэр бом гарan төгрөгөөр Дархан сумын хэмжээнд иргэд маань бол зээл аваад иргэн төлөлтөө өгөөд ингээд явж байгаа. За би сум хөгжүүлэх сангийн зээлийг бол маш сайн явж байгаа гэж ойлгож байна. Засаг дарга уг нь хуулиараа бол яг энэ сум хөгжүүлэх сангийг ахлах ёстой. Гэхдээ би энэ эрхээс өөрөө татгалцсан. Яагаад гэхээр засаг дарга энэ сум хөгжүүлэх сангийн 7 оны бүрэлдэхүүнтэй зөвлөл байх нь өөрөө нөлөөлөл маш их байна. Магадгүй иргэн одоо тэгшээ та над дээр орж ирээд би ийм юм хийдэм аа гэж туслаа надад танилцуулахад би тэр хуралд ороход таныхыг илүү дэмжлэг авах боломж нь илүү нээгдэж байна. Яг тэгвэл сэтгэл яг тэгвэл тэгшээ надад ирээд юм аа танилцуулсан. Гэтэл тэгшээгийн ард 10 хүн над дээр орж ирээгүй танилцуулаагүй байх ийм магадлал маш их байгаа. Яг тэгвэл энэ өөрөө өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хамгийн бага хүүтэй хамгийн боломж төвшний энэ зээл байгаа.
иргэнд 15 сая төгрөг, аж ахуй нэгж байгууллагад 15 сая, иргэнд 8 сая төгрөг, жилийн 2.9% хөө. Сарын одоо тэг зууны хэдэн өвч байна да тий. Тэгэхээр энийг бол боломжит төвшөнд одоо яг тэр өрхтөр нэг жижигхэн зүйл хийх гээд гар үйлдвэрлэл юм уу эсвэл нэг мужийн цах ажиллуулах гэдэг иргэдэд энэ зээл хүрээсэй гэж бид нар их зорж байгаа. Тийм учраас манай энэ төслийн шалгаруулах багийнхан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд маш сайн ажилласан гэж би дүгнэж байгаа. Яагаад гэвэл хурлаа бол дандаа 100% бүрэлдэхүүнтэй хуралдаж байгаа. Дээр нь бол төслийн багийнхан бүх төслүүд дээр газар дээр нууж танилцж байгаа. Ингээд 105 баалын үнэлгээгээр өгж байгаа. Үнэлгээ нь бол ил тод дорж тэгшээ хэдэн оноо авсан, аз жаргал хэдэн оноо авсан. Тэр нь ил тод. Тэгээд юун дээр алин дээр нь дутуу оноо авсан бэ гэдэг нь ил тод байж жишээд. Энэ талаарх мэдээллийг бол ямар ч үед одоо манай сум дээрээс очиж авахд боломжтой. Би нэг зүйлийг хэлэх гээд байгаа нь өнгөрсөн жил бол яг энэ ажлыг эхлүүлээд бид нар нэлээд дэвшилттэй хэлбэрээр явуулахад над дээр яг энэ сум хөгжлөх сантай холбоотой гомдол 3-аас 4 иргэн ирсэн санагдаж байна. За энэ жилийн хувьд бол над дээр огт одоо яг энэ сум хөгжлөх сан дээр гомдол гаргаж танаахан ингэж хууль бус ингэж хийлээ, минийхийг үзээгүй тэглээ гэдэг ийм гомдолт над дээр иргэдээс нэг ч ирээгүй. Тэгэхээр би өөрөө энийг саяны өөрийнхөө байдлаар дүгнээд байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас манай төсөл сонгон шалгаруулах иргэдийн хурлаас батсан 7 өдрийн бүрэлдэхүүнтэй ажил хэсэг байгаа. Энэ маань маш сайн ажиллаж байгаа гэж би дүгнэж байгаа. Ажлын хэсэгт хаанаас хяналт тавьдаг вэ? Ажил нь одоо чи үнэн зөв байгаа. Талдаа болохоо тийм ээ. Сумын иргэдийн хурлаас нэгдүгээр төсөл сонгон шалгаруулах 7 өдрийн бүрэлдэхүүнтэй ажил хэсэг байгуулдаг. Хоёрдугаар тэрийг хянах хяналтын зөвлөлийг бас 7 өдрийн бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Энэ 7 өдрийн бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл нь өөрөөр хэлбэл энэ шалгаруулж байгаа 7 өдрийн үйл ажиллагааг хянах төсөлд нь одоо дүгнэлт өгөх юм бүр хэрэгтэй. За таны тухайд бас Ахуул аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Тэгэхээр сонгогдсон тойрогтой дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжил хэрхэн байна? Тэнд одоо тулгамдаад байгаа асуудал юу байна? Хийх ёстой ажил юу байна? За энэ жилийн хувьд бол би ч өөрөө өргөө багаас сонгогдсон төлөөлөгч. Тэгээд жишг хороол хөтөлбөрийн хүрээнд ерөн дэвшүүлсэн их зорилт маань бол тэнд биелээ болсон гэж одоо би дүгнэж байгаа. Гэхдээ би мөрийн хөтөлбөр заасан яг энэ заалтын дагуу ингээд юм хийцэн гэж тайлхнахыг хүсэхгүй байгаа. Яагаад тэгэхээр би өөрөө зөвхөн өргөө багаас сонгогдсон төлөөлөгч хэдий боловч дархан сумын засаг дарга байхгүй юу. Тэгэхээр дархан сумын засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудаа би одоо тойрогтой дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хувьд ингэж хийчлээ гэж танилцуулах нэг талаасаа ёс зүйн хувьд нөгөө талаасаа одоо дархан сумын засаг дарга аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчийн хувьд бол бас нэг цогцомжгүй мэт надад санагдаж байгаа. Тэгэд иргэд маань өөрөө энэ тойрогт энэ одоо миний саналыг аваад сонгогдсон энэ дарга маань зөвхөн энэ тойрогтой гэлтгүү энэ дархан хоттой яаж ажиллаж байна гэдгийг бол харж байгаа байх гэж ойлгож байгаа. Тэгэд мэдээж дүн нь бол 16 оны сонгуул учраас 16 хүртэл иргэд өөрсдөө ухамсараар ойлгож мэдрэх байхаа гэж би хувьдаа бодож явдаг. Тийм ч учраас одоо ямар нэгэн байдлаар одоо намын бүлгүүд дээр нь иргэдийн хурлаас та тойрогтой байсан ажлын тайлангаа гаргаж өгөөч гэхээр би татгалздаг байхгүй. Гэхдээ одоо нэгэнд зөвхөн тойрогтой гэлтгүй би чинь Дархан аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч хүн. Тэгэхээр Дархан хотын хөгжилд оруулж байгаа хувь нэмэр өнөөдөр хийж байгаа ажил маань одоо зөвхөн тэр мөрийн хөтөлбөр хязгаарлагдахгүй байхаа гэж би ойлгож ярьж явдаг да. Хамаас үлд Солонгос авчаад ирвэ та? Тэглээ сая манай иргэдийн хурлын 4 төлөөлөгч бүрэлдэхүүнтэй багтаажсан Солонгос усад бүгд найрамдах Солонгосд албан ёсны ажлын ажил хийгээд ирсэн. За энэ ажлаар бол бас хэд хэдэн чухал ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Тухайлбал одоо чинь манай яг явсан анхны зорилго маань өөрөө Дархан хотод үйлдвэр технологийн паркийг бид нар байгуулад иргэдийн хурлаас тогтоох шийдвэр гаргаад одоо 2 жилийн өмнө үзэж байна. Тэгээ энэ хугацаанд бид нар өнгөрсөн жил явж олон улсын энэ Технополисын холбоо WTA-д гишүүнээр хэлсэн байж. За энэ гишүүнээр хэлсхийн хуралд миний би өөрөө оролцож албан ёсоор Дархан хотынхоо нөхцөл байдал, өнөөгийн байдал, за энэ үйлдвэр технологийн паркийн хэтийн хөгжил нь өөрөө хаана байгаа гэдэг талаар мэдээлэл танилцуулж албан ёсны гишүүн болсон. За энэ гишүүн болсныхоо албан ёсны хуралд сая 9 дугаар ансамбл нь бүгд найрамдах Солонгосын Дэжин хотод одоо зохион байгуулагдаж тэр ансамблд албан ёсоор оролцоод ирсэн. За энэ зөвхөн ансамблд оролцоод ирэхээс гадна ерөөсөө үйлдвэр технологийн парк гэдэг маань өөрөө юу юм бэ? Үйлдвэрлэл хөгжихийн тулд юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Энэ орон нутаг удирдаад яваад байгаа тэр тэргүүлэгч төлөөлөгч нар та нар бас нэг оюун ухаанда үйлдвэр технологийн парк гэдэг юм чи юм байд юмаа гэдгийг харахыг бид нар зорж явсан. Ийм ч учраас манай энэ үйлдвэр технологийн паркын удирдах зөвлөлийн дарга иргэдийн хурлын төлөөлөгч Гамбат, үйлдвэр технологийн паркын гүйцэтгэх захирал иргэдийн хурлын төлөөлөгч Мөнхбат, за мөн одоо аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгч Бат Эрдэнэ явсан байж байгаа. Тэгээ бид нар бол Гүми гэдэг хотын үйлдвэр технологийн парктай танилцсан. За мөн одоо Сөүл хотод байрлаж байгаа
хотод нь байрлаж байгаа арь ширний үйлдвэртэй зөвсөлбөртэй танилцсан. Одоо сүүлийн үед над чинь дарханд арь ширний үйлдвэр байгуулахгүй гэдэг маш олон шүүмжил дагууллаа шүү дээ. Гэтэл тэнд аль одоо 1970 оноос хойш 20 одоо ийм арь ширний үйлдвэрүүдийг нэгтгэхэд арь ширний ийм зөвсөлбөр хүрээлэн бий болгоцсон байх жишээтэй. Тэрнийхээ тэр гарч байгаа арь ширний зөвсөлбөрөөс хамгийн одоо иргэдийн болгоомжилдог эсэргүүцдэг нэг зүйл бол ерөөсөө нөгөө бохирын асуудал байдаг тийм. Тэгэхээр тэр бохирын асуудлаа яаж шийдэж чинь ямар боломж байгаа өнөөдрийн техник технологийн төвшил хаана хүрсэн байгаа мэй гэдгийг бас нүдээр үзэх юм боломж нэгдсэн байж байгаа. За дээр нь хамгийн чухал зүйл бол өнгөрсөн онд Бүгд найрамд Солонгосын Кёнги аймгийн дарх хотод айлчиж хамтран ажиллах санамж хүчтэй гараас зурсан байж байгаа. За энэ ажлын хүрээнд бид нэр дархан сумын хамгийн газраас дархан хотын гал ундрах байгууллага за мөн энэ эрүүл мэндийн байгууллагт төргөн тусламжийн машин авт гал ундрах машиныг олгож өгөөч гэдэг хүсэлтийг өнгөрсөн он тавьсан байна. Тэгээ энэ хүсэлтийг бол их нааштайгаар хүлээж авсан Солонгосын тал. Тэгээд сая биднийг очиход бол аль биесээр танилцуулсан. Кёнги аймгийн хурлын орлогч дарга нь биднийг хүлээж авч явуулсан. Ингээд бол эх оны 8 сард дархан хотод 2 ширхэг гал унтрах машин олохоор болсон. Тэрийг бол бидэрт бас танилцуулж хэлж за энийг бас тээвэрлэх зардал хэрхэн авах уу гэдэг талаар бас харилцан ярилцсан. Ийм ажил болсон. Бид нар бас Кёнги аймгийн гал унтрах ангитай бас танилцж яг гал унтрах ажил маань ямар төвшөнд яаж явдгийг тэр соёлтой орны хувьд тэр байдалтай бас танилцах юм боломж олсон байж байгаа. Ялгаа хэрвээ ер нь бол мэдээж техник тоног төхөөрөмжийн хувьд бол ялгаа өндөр байгаа. Гэхдээ би бол тэндээс юу олж харсан гэхээр ерөөсөө тэр дуудлагын нэгдсэн систем нь өөрөө манад хэрэгжүүлж болохоор систем байх хэрэгтэй. Манайх бол жишээ нь одоо түргэн тусламжийн нэг тустай, гал унтраах анги нэг тустай тийм. Гэтэл тэнд бол яг нөгөө Америк нэгдсэн улсын 911 гэдэгт адилхан 119 гэдэг дуудлагын хувьцтай. Тэр дуудлагын төвөөсөө бүх хуваарлтуудаа хийдэг. За жишээ нь 119 гэдэг дээр бүх дуудлага авчаад ерөөсөө төргөн тусламжийн ямар дуудлага байхын тэрийг авчаад тэрийг гал унтрах анги руугаа явуулж жишээтэй эмнэлэг рүүгээ явуулж явах жишээтэй тийм. Яг ингэж нэг дуудлага нэгдсэн систем нь өөрөө нэгдсэн байх юм бол бас энэ өөрөө төрийн уялдаа холбоог сайжрах юм боломж байна гэж би харсан. Уучлаарай. Тэгээ өшөө Солонгост явсан тэр чухал ажлуудаас нэг ажил ус дотоорхтой байна. Бид нар Солонгосын яг тэр Кёнги аймгийн хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаатай бас танилцсан. За энэ үйл ажиллагаатай танилцаад яг тухайн сургуулийн проектор нь өөрсдөө бидний хүлээж авч уулзаж нэг боломжийг олгосон. Энэ бол дархан хотоос бас оюутан зурагчдыг сургах юм боломжийг харсан байж байгаа. Тэгээ өнөөдөр энэ маань яг эхний яриа хэлцээний төвшөнд явж байгаа. 5 хүртэлх оюутныг Солонгосын энэ аймгийн 2 аймгийн хооронд хүрээнд сурах юм боломж бас нэгдэж байгаа гэдэг зүйлийг бас хэлэх хүсэж байна. За маш таатай мэдээ тийм. Таны тухайд ажиллаар амин хуваар их л олон гадаад улс орнуудад ажиллаж за очиж үзчихсэн баг. Тэгээд тэндээс бас авах санаа тань юу төрчөө бас тэр сонирм байна л та. Миний хувьд бол за манайхан ч одоо нэг гадагшаа явах ажил төмөл гэхээр л өстэй толгой нарцаагаад иргэдэнч эсэргүүцж хараад төрийн байгууллагын ажилтнууд нь ч өөрсдөө нэг айж хараад гэдэг. Тэгээд би бол эсрэг барь сүртэй байдаг. Ерөөсөө энэ хүн явж юм үзэж ялангуяа манай орны хувьд бол бэлэн байгаа гадны туршлага алдаа оноог судалж харж иж орон нутагта улсын хэмжээндээ хэрэгжүүлэх бүрэн боломж байгаа байхгүй юу? Би сая хэлсэн тэр үйлдвэр технологийн парк гэж хэллээ тийм. Гэтэл тэнд Солонгост айл 70 60 оны үед хэрэгжүүлсэн юм бид нар өнөөдөр алдаа оноо нь хаана байгаа? Бид нар дархан хоттой буулгаад хэрэгжүүлвэл яаж одоо зөв хэрэгжүүлэх юм бол боломж нь байгаа юм бэ гэдгийг тэрийг хэрэгжүүлсэн хийцэн хүмүүс нь бидрийг өөрч авчираач бид нар танаар заагаад өгье гэдэг хүсэлтийг хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ерөөсө гадагшаа явна юм үзэж туршлага судлах гэдэг бол ерөөсө буруу ажил биш. Би одоо санаж 1997 онд 2007 онд бас бүгд найрамд Солонгосод төрийн удирдлагын чиглэлээр сургалтанд суужсэн. Тэгэхээр Солонгосын тэр профессор хэлжсэн. Ерөөсөө энэ гадагшаа боловсруучнаа гаргаж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол тухайн улсын ирээдүйн хөгжлийн одоо эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй бол шууд пропорционал хамааралтай байдаг гэж хэлжсэн. Тэгэхээр би энэ үгийг ерөөсөө эзэж мартдаг. Ерөөсөө өөрөөр хэлбэл Монгол улс тэр орон нутаг зөвхөн өнөөдөр харах биш ирээдүйн хөгжлөө харах юм бол ялангуяа боловсруучны бэлтгэх юм заашгүй шаардлага байгаа. Тэгээ та түрүүн хэллээ улс орноор явахаар юу анзаарч байна гэхээр миний хамгийн гол санаа бол ерөөсөө иргэдийг зөв ухамсартай төлөвлөсөн иргэн болох энэ зүйлийг л их харсан. Бүх газар л юусаа адилхан байгаад. Тийм орчинд хүн өөрөө орчичоор яг тэр орчинд нь тэр иргэдийн ухамсараар амьдраад байгаа байхгүй юу? Бид нар чинь гадагшаа явахаар хог хаях боломж гардаггүй, тамхи татах боломж гардаггүй.
Яагаад гэвэл энэ орондоо Дархан хотод энийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бид нар. Тэгээ энэ ч утгаас сая одоо бид нар Солонгос авсан түрүүний миний нэр дурдсан 4 аймаг иргэдийн хурлын төлөөлөгч залуучууд байгаа юм л да. Ирээд одоо бид нар удахгүй энэ оноос өмнө иргэдийн хурлын дэргэд залуучуудын бүлэг байгуулахыг шийдсэн. Энэ бүлгээрээ дамжуулж бид нар ерөнхий боловсролын анги заахгүйгээр бүх хүүхдүүдэд очиж хурж лекц уншаа гэдэг энэ санаа гаргасан. Өнөөдөр бид нар 10 хүүхдэд лекц уншаад тэндээс 9 нь яг ахнаар юм ярьж гин гэж бодоод өнгөрөг. Нэг хүүхдийн ухамсарт нэрээ энэ чинь үний юм яриад шүү гэдэг зүйлийг ойлгож авах юм бол өнөөдөр бидний энэ үр дүн ирээдүйн Дархан хотын хөгжлийн гараа нь эндээс эхэлнэ гэж бид нар ойлгож байна. Тийм учраас энийг удахгүй хэрэгжүүлнэ. Гэхдээ энийг бол зөвхөн одоо хэрэгжүүлэх гэдэг зүйл биш. Бид нар жил болгон би бас нэг төрийн бус байгууллага ахалдаг гэснийг та бүхэн мэдж байгаа. Залуучуудын байгууллага ахалж байхдаа бид нар жилд 2 удаа юм лекцийг төгсөх ангийн залуучуудад уншдаг, танилцуулдаг. Хавар болохоор мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг лекц танилцуулдаг. За 11 сарын 26-нд тусгаар тогтнол ба Монгол улс гэдэг сэдвээр лекц уншдаг. Энэ өөрөө залуучуудад улс орныхоо төлөвлөсөн Монгол улсын иргэн болоход бас нэг ч ихсэн хувь нэмрээ өгдөг болов уу гэж би хувьдаа боддог. Тэгээ ерөөсөө л хамгийн гол зүйл бол ерөөсөө төлөвлөсөн Дархан хотын ирээдүйн иргэн бэлтгэх ёстой юм байна гэдэг зүйлийг бол маш сайн ойлгож авсан. Энийг бол зөвхөн ярихад нэг хийсвэр том ажил юм шиг санагдаж байгаа боловч өнөөдрөөс эхлээд иргэн болгон энийг хэрэгжүүлж чадах юм бол магадгүй тэгшээ та гэртээ очиод үр хөвгтдээ энэ асуудлаар одоо ярьдаг, хэлдэг байх юм бол Дархан хотын ирээдүйн хөгжилд оруулж байгаа таны хамгийн том хувь нэмэр гэж би ойлгож байна. Би бол жишээ нь хувьдаа тэгж боддог байхгүй юу? Ерөөсөө 2 хүүхэдтэй. Одоо би 2 хүүхэдтэй л 2 хүүхэдтэй яг төлөвлөсөн зөв хүмүүжлэлтэй иргэн болгож гаргах юм бол ирээдүйд магадгүй би тэтгэвртэй гарч суухдаа та улс их орныгоо төлөө юу хийвэ гэж ярих юм бол үгүй миний 2 хүүхэд бол өнөөдөр хүний нур улаахааргүй төлөвлөсөн иргэн байгаа гэж хэлнэ гэж боддтой. Тийм ч учраас одоо миний хүүхдүүдтэй хэлдэг, ярьдаг, өгүүлдэг болгон дандаа яг ийм зүйлийг хэлдэг. Хичээл ном гэхээсээ илүүтэй төлөвлөсөн хүн болоо. Чиг ээждээ тусалж энэ ажлыг хийх ёстой. Аавдаа тусалж энийг хийх ёстой. Игчтэй туслах хэрэгтэй гэдэг юм уу те. Манай 2 хүүхэд бол жишээ нь одоо хог гэдэг зүйлийг бол үнэхээр одоо төгс утгаар нь хог хаяхгүй байна гэдэг ойлголтыг бол бүрэн авсан хүүхдүүд. Ангийнхаа хүүхдүүдэд хэлээд заримдаа загнуулдаг тохиолдол гардаг гэд манай хүүхдүүд тэ шоолоод бас ярьдаг. Тэр хүн болгон ийм байгаасаа хүн болгон хүүхдүүдэд өнөөдөр хог хаяхгүй байх ухамсарыг төлөвшүүлэх юм бол ирээдүйн Дархан хотын хөгжил гэж би хараад байгаа байхгүй. Тэгээс бид нар төрөөс 1000 хогийн сав сайхан орчин бүрдүүлээд иргэд маань тэрийг хүлээж авах ухамсар байхгүй бол бидний хийс үрдэн жилийн дараа та харлаа шүү дээ. Одоо жишг орол хогийн савнууд ямар болцсон байна, шатаага хайцсан байх ч гэдэг. Тэгэхээр ерөөсөө л ухамсар хамгийн гол чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ сая миний бодож авдаг санааг хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг манай 4-р сургуулийн хамт олон их сайхан санаачлал гаргасан байлээ. Хоггүй орчин гэдэг. Тэгээ тэр саналыг бол би их сайхан хүлээж аваад тэднийд хогийн сав нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. Тэр ямар учиртай гэхээр хүүхд болгон ингээд гараад ангиасаа гарахад ангийнх нь нүдэн дээр хогийн сав байждаг. Тэгээ кармандагаа хогоо тэр коридор цацах биш тэр хогийн сав нүдэнд харагдаж байгаа юм чинь энэ лүү хийх ёстой байна гэдэг энэ ухамсарыг хүүхдийн бүр нүдэнд нь тусдал нь ойлгуулах юмсан гэж бодож тэр хогийн савнуудыг нийлүүлсэн. Энэ аль бас үр дүнгүй өгөх ажил болох байхаа гэж бодож байгаа. За баярлалаа. Ичүүлэн цагийг бид өндөрлөж байна. Тэгэхээр яг таны хэлсэн шиг иргэн бүр бас Дархан хотын хөгжилд хөв нэмрээ оруулах үс тийм ухамсартай байгаасаа гэж хүсэж байна. Ингээ бидэнтэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа.